Баасан гаргийн минь манайхан SU подкастын 2 дугаар бүлэглэлийн 18 дахь дугаарын зочин. За би та бүхэндээ 7 хоног болгон бол зочтой маш гоё зочтой оруулахыг хичээдэг байгаа. Энэ дугаарын зочноор за та бүхэн бүгдээрээ хардж байгаа бах те AK shout out жалан марах ирсэн байна. За баярлалаа ирсэнд. Баярлалаа өгсөн. За ойрт сонио очоо юу байна. Хоёлаа шууд эндээс яриага эхэлчихье те. Ойрт. За саяхан нэг 7 хоногийн дуудлага аваад нэг MJ албанд толлоод хожигдчихлаа. Тэгээд яагаад хожигдсан бэ гэхээр жингээ асж байгаа хатгаа авснаа мэдэхгүй биш. За. Тэгээд би ч одоо 78 энгийн үедээ 78 9-тэй тэгээд нэг яг бэлтгэлтэй тэгээд 77-д идэх гээд оот нь бол. Тэгээд сая 72 руу хасч орсон. Тэгээд 7 хоногийн хугацаанд 8 78 ил ассан чинь амар хэцүү байсан. Тэгээд магаш нь жингээс үзүүлээд үзүүлсэн чинь миний чинь 77 500 болсон байсан. Жингээ үзүүлсэн дараа штэ. Тэгээд тэмцээндээ ороод гарчигээд миний нэгдүгээр үедээ угаасаа би тэгээд залуу хөө төсөн л та бацсан байсан. Тэгээд зодчондоо шочижсэн чи хоёрдугаар үедээ ингээд хялаагаад хэлэн яагаад ингэж одоолтол ингээд хялааж байгаа юм бол. Тэгээд гайхаад хоолоо молоо амиг өвдөл ийгүү болсон. Тэгээд шууд гарчигээл 6 авахсан чи өө чатаж хатгаа авсан юм шүү дээ. Дахиж явуулсан бол уушч устах байсан байна. Тэгэл тийм хэмжээд үрцсэн байна. Тэгээ мэдхгүй явуулсан блэ. Тэгээд магаш жингээ өссөн чинь маань 71 болсон байсан. Би гайхаад би жингээс гаш зовдөг юм шүү дээ. Өдрийн 3 бэлтгэл хийгээл ингээд зовдөг хүн чинь зүг ингээс 71 болсон. Ингээд хатгаач угаас тэгдэв байл. Тэгэл ерөөсө 5 минут ажиллах юм бол тэгэл зүрхнээ шалгах юм бол улам ядраал хялаагаад тэгэл тэгээ. Одоо тэрнээс дөнгөж сая эмчилгээгээ дуусч явж байна да. Санаас хөвөлтэй юм л. Сая хожигдсан шалтгаан нь ер нь хатгаа авахтай ер нь 100 холбоотой л байсан гэж ойлгож болох юм байна тий. Тий угаасаа нөгөө хүний бие сэтгэл зүй гэдэг юм шиг хэцүү шүү дээ. Тэнгууд би яг нэгдүгээр ихэндээ л хялгаад гисэн. Тэгэл яаж юм бол тэгэл нэг бас нэг тэгэл сайн хийж суучраас тэргийг нэг жоохон яваал. Тэгэл цаанаасаа угаасаа нөгөө машин бензингүй унтдаг шүү. Яг л тэгж хэлсэн болсон. Ялцчгүй. Тий. Манай нэвтрүүлгийг яг би танд товчон танилцуулж. Манайх ер нь бол цагаан хоёлоо гоё нэг цагийн туршсан чөлөөтэй ярилцсан. Юуны ч талаар ярилцсан байна те. Жишээ нь өнөөдрийн төвд бол манайд бол тулааны урлагийн одоо тамирчин те. Тулааны спортын төрлөөр бэлтгэгдсэн тамирчин бол оролцож байгаа юм. Тэгээд мэдхгүй хүмүүс бас байж магадгүй. Та бас өөрийгөө бас товчхон танилцуулж байгаа. Тэгээ хоёлаас яриандаа илүү үргэлжлүүлээд орё гэж бодож байна. Гэхдээ намайг би ч тэгэл энэ зөндөл ирсэн болохоо мэддэг байх шууд. Яг анх би ч нөгөө уурхаач байсан ш. Налага уурхаад 76-ад ажилладаг байсан. Тэгэл эхнээсээ салаад спорт хичээлэл. Эхнээс салаа би нэг хэсэг амар ахиусах. Тухай ч мөнгөтэй байлаа. Компани тавьж 22 наснда би ч 2 компанид тавьсан шүү дээ. За. Тэгэл мөнгөтэй байсан. Тэгээ шоуд саяхаа. Тэгээ 16 онд нэг өдөр ингэ хөвчсөн чинь Монголын холимог талааны аварчлагаар тэмцээн болох чинь нэгсэн залуучуудыг бүртгүүлнэ өгөхгүй. Миний хоолой залуучууд юу байна. Тэгээд очиж бүртгүүлсэн чинь би нэг бас бэлтгэл хийж аваад тэгээд 2 ядаад 3-тойг угаасаа тэгэл нэг ууж навч байсан ядагдсан. Тэгээд энэ тэмцээнийхээ агтны агнажд бол тэгээ техникээс салсан сэтгэл зүйн бүх юм авахад бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд тэрнийхээ буйнт энэ спортын буйнт тэгэл одоо агтааснаас холдоол тэ. Спортын хүн болсон тас байх гэж бодож шүү дээ. Яг ингэж сумаар л таа. Одоо та өмнө нь уудаг байсан байж байгаа тулааны спортоор хичээлснээс хойш нуухай байсан уу тийч. Ер нь бол энэ тулааны спорт гэлтгүй спортоор хичээлэх нь одоо чинь тэр үе таны сэтгэл зүй бол маш муу доор байсан тийм. Тулааны спортоор ч юм уу ямар нэг спортоор хичээлэх нь яаж нөлөөлдөг юм бэ? Тэр одоо сэтгэл зүйгээ тэр одоо хэцүүээс мартаж чаддаг юм уу яа тийм. Хүмүүс л өөрийнхөө ингэж хөлсийг гаргаж ингэж одоо адреналин ялгуулах нь одоо илүү тустай байд юм ер нь яа тийм бэ? Гэхдээ тэгэл мэдээж тэгэл ямар нэгдүүд би зөвлөлтөө болж байгаа шүү дээ. Одоо чинь тухайд би чинь бас торн морны бодож анх бэлтгэл хийчихсэн байхгүй. Тэгээд нэгдүгээр зөвлөлтөө болж байгаа. Хоёрдугаар энэ хүчний бэлтгэлийг гэхэд чинь хүний бие чинь өөрөөсөө нэг бүх юм чи ялгаагаад эхлэх гэж чинь нэг арай өөр те. Ядч л нэг хүрээлж байгаа хүмүүс нь ч гэсэн өөрөлж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа яаж ч утсан тэг агтаагч таймагтайг бүх юмс холтол эхэлж байгаа л да. Залуутаа бол та гэхдээ одоо сая чинь 22 23 наснд 2 3 компанитай байсан.
яг уу яг залуу байх хугацаанд хүн өөр гэсэн мөнгөтэй, хүрээлэлтэй одоо яа тийм одоо 2-3 компанитай болоод ирэхээр яг тэр залуу насны сэтгэл зүйн ер нь таны хувьд тэр үед яг ямар байсан бэ? Одоо та зүгээр тэрийг илэрхийлвэл. Би ч яг нь одоо хар багасаа л одоо манай ээж нь олон бүгд жоохон бахнаас орсон. Тэгээд яг л нэг зах зээлийн шуугар гэдэг шиг өөртөө манайх ч нэлээл бас ядуу байл. Энэ тэгээ хойд баяа ялж байсан юм уу? Тэгэл ядуу л. Тэгээ би хойд би чинь тэгэл саксын тэмцээн янз янзын тэмцээн 10 жил байхад тэмцээн зохиогоол мандатны мөнгө төгнөд гэж босгоод яг нэг мөнгөтэйг гачид биш мөнгөгийн гачидлыг нэг хүзэг баг. Тэгээд уурхаа дэж ажиллаад би чинь хааж бас нэг гайгүй хүмүүсээ таарсан байсан. Тэгээд танаа багийнаа гэж ажиллаж чадахгүй наа. Би намайг багийнаа голоодох гэж шууд багийнаа голоод. Тэгснэ дахиад 2 сарын дараа танаа амны дараа гэж ажиллаж чадахгүй намайг амны дараа голох гэж. Би амны дараа голонготой одоо тэр нөгөө ажиллах чадвар хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах те. Тэгээд нөгөө хүмүүсээ салан гэдэг шалгандаар эхэлж байгаа байхгүй. Тэгээд сүүлд нь би танаа инженерч ажиллаж чадахгүй би инженер болно. Тэгээд ерөнхийдөө тэг одоо налахаа угаач тал бүгд мэдж байгаа Батөрийн ухаа гэж бас манайх чинь нэлээд сайн нөөцтэй маш хурдан нөөц гаргацдаг сайн олон машинтай байсан. Тэгээд манайх чинь би тэгэл тухайн үед манай захирлыг Батөр гэдэг хүнтэй та хэвээ манайхаа тухайн үед манайх 30 бордер нөөц ашигтай байсан. Хэвээ манайх чадамж хамгийн дээд чинь. Хэвээ манайх одоо ингээд 40 батнаас дээш ашигтай болчихвол та яах вэ? Надад одоо эндээс тэдэн өө нөхөх гэсэн чинь окей чи тийм чадвар болно шүү дээ гэж битээ тохиролцоо. Тэг манай нөгөө хэлж би ямбаа гэдэг миний найзаас битээ 100 гаруй хүмүүсийг ингээд 2 амд хуваагаад 4 хэлж болохоо ингээд ажилласаад. Тэгээд тухайд 20-тэй жоохон бацаан 40-50 таах нэг бүгдгнүүдэд ажлын зохион байгуулалт энэ чинь тэгдэг энэ ингээд тэгдэг гэл зохион байгуулалт явуулсан шүү. Тэгэхээр би бол яг тухайд юу гэдэгчсэн бэ гэвэл болчлоо бүтчлээ те. Ингээл болчтой юм бэ? Амьдрал ямар амарх юм бэ? Ийм л байсан байна гэж бодчихсон. Арх уух басан шалтгаан ч юм уу. Яг ойлооны хин талаар би бас ярихгүйсэн зүгээр товчхон асууж гэж бодож байна. Тэр үед ер нь бол яг залуучуудыг дэрвүү үедээ ч юм уу ягаад ингээ арх уугаад идэв бол таны хувьд л тэнд одоо арх уух шалтгаан нь юу байсан бэ? Арх уух шалтгаан би бол тухайн үед нөө эхнээс салчаад хүүгийнхээс салчаад баг чи надаас алсантай хохин мохинтэй би бол залуу байна та бүх юм байна нэ тэгээд саа гэж арх уусгаж бодож байгаа би тухайн үед бол жаагаалтайгаар явсан. Тэгээ би энэ спорт руу очоод ахтарснаас холдоод бас нэг 6 цэнгэлээс яг холдоод ингээд ирчихсэн. Тэгээд дитүүг 5 жил хийж явж байсан. Яг мэдээж нэг найз нөхдөд хай нэг уух үе байж шүү дээ. Тийм ээ тийм. Тийм. Гэхдээ яг тийм нэг хоочин шиг тэгээд бүтэн жил шахав ингээд ахтаал бүх мөнгөөр ингээд тийм зориггүй яг ууха болцсон байсан. Жилдээ нэг 2-3 удаа юм төрөөс 5 удаа ч юм уу нэг тийм байсан болцсон байсан. Тэгээд 2000 саяхан одоо 3 жилийн 2022 оны хүүгээ алдаа тэрнээс бас амар хэсэг болсон. Хүүгээд бол ахыг бол чагаж уунах гэхээс цовж уух юм бол улам л болно гэдэг юм. Би улам доош орсон. Амар хэцүү болсон. Тэгээ таагийн хөвөлж байгаа хүмүүс гэсэн ингээд алгуулсан юм лээ. Тэгээд энэ спорт руу орж ирээд дахиад би одоо ингээд уух бүг болсон. Богт амсгаа болсон. Яг одоо хаад тэр үед мөнгөтэй байж байгаа жаргаж уужсэн байна те. Таад дүнгээс ярьлаа. За дараагийн үед бол хүн нөгөө хүнийг алдах гэдэг хамгийн том зовлон баггүй. Би одоо хаа ингээд яг би ерөөс өмнө нь ярьж байгаа гэсэн. Би бас бага насндаа эцэг их төрсөн ах 3-ыг агуулгыг алдчихсан баггүй. Тэгээд бүр бага насндаа байсан болохоор одоо бол би ингээд явхад харахад би хорвоогийн дааж явах хэвээр бүх зовлон ер нь одоо ингээд туулсан байна. Одоо бол энэс илүү зовлон гэж байхгүй байх гэж миний хувьд боддог. Тийм болохоор хаад би ингээд танд бахархаж байгаа зүйл нь юу вэ гэхээр та уужгаад юу жаргаж уужсэн бол дараа нь зовж уусан тийм. Энэ болгоны араас ч гэсэн энэ бүхнийг даваад гарсан энэ тулааны урлаг, тулааны спорт гэдэг бол таны хувьд л энэ амьдралын саншгүй заавал нэг хэсэг байсан байна. Тэгээд ямар ч байсан таныг буцаагаад жалан марыг босгоод ирсэн байна гэдэг. Би бол энэ дээрээс маш гоё би энэ дээр баяр хүргэмээр байна хаа. Хоёул би гар орч идэх. Одоо нэг таатай байна хаа. Ер нь хаа яг одоо хоёул тулааны спорт руу эргэж байгаа хоорой. Охноо ингээд алдсан ч одоо өөрийнхөө хүүхдээ алдсан ч те хүүгээ алдсан ч гэсэн яг ингээд за би эргээд ингээд босох ёстой гэд ингээд тэмүүлж шít.
яг энэ дээр яг толгойн спортоос өөр танд хийн гэж нөлөөлж исэн бэ? Өөр нөлөөлж исэн байгаа. Манай нэггүй автоматик юм нэ зөөгөө. Тэр одоо Балканс галбаг байгаа ажиллаж байгаа. Тэгээ одоо битгээ бас нэг найз хөөгөн зөгөө гэдэг хүмүүс. Ганцаг найз маань. Элийг миний нэгэн найзууд бүгдээ гээл. Хаалгадаг ш. Би хаалгаа ингэ төгсөж байгаа хатнаас ингээл уйлал ахихс. Уусаал нөрөөд юм ямар шутах ч ууснагддаг гэсэн. Тэгэл уусаа яг шийдчихсэн. Уусаа ингээл тэгэхэд нэг ахиуж байгаа л тэгэл хүнэлж очсон юм. Надад юм шүү дээ. Тэгэл найзуудыг яг энэ тоогийн хүмүүсийг л хандаж чийж болохгүй шүү дээ. Чи чинь жалан маг шүү дээ. Чи чинь тэг шүү дээ. Миний найз ийм хүн биш шүү дээ. Тэгэл игээл өдөг болох хаалгадаг шал үүдэнтэйгээл хоол моол тавьчихал явчихдаг гэсэн манай найзууд. Хүннээ дээр найзлал чухал юм билээ шатсан. Тэгэл нэг л өгдөө босчих хэл би шууд ахиа шууд үзье яцсан. Энийг уугаад ирнэ. Улам л доош орсон. Тэгэл Балканс гэдэг юу холбоо байхад тэнцэн дүүнэрийг доогоос гаргаж ирээ. Өөрөө бас дунд нь ингээд манлаж ажиллая гэж ажиллаа. Тэгээд сүүлийн нэг Америк мөөгөө хацдагс наа жоохон агаатай болоо. Тэгтэл энэ хорвоодаг шүү дээ. Эцэг ихээ өө эмээгээ хүмүүс дотны хүмүүсээ алдаад оршуулна гэдэг бол энэ хорвоогийн чамжтай байсан. Хүүхдээ оршуулна гэдэг бол амар хэцүү байсан надад. Тэгээд энэ болгоныг давхад энэ спорт нөлөөлсөн. Миний найзууд нөлөөлсөн. Тэгэд намайг өөх штэ би ч ингээд Монголын агтомч бас амар гоё хүмүүс таахгүй. Яг намайг ингээд тэмцэн төвд чи муучаагаа муу станаа тэгээл яндан за хуурамч агнаас штэ энэ бол тэгтэл ингээд тэр зурмжилж байгаа юм шиг мөртлөөсөө яг намайг унтсан байх үед л намайг годомжинд харалц хүн болох намайг хүйе чалмаа ингэж болдгоо штэ юм даа. Хүй хаа тамид тэмцэн штэ хүйе тэг болгонд намайг би бол энэ монголчууд л намайг ингэж дэш нь буцаа сэтгэлсэн нэг юм өгсөн ч яг тэгвэл би яг нэг дэлгүүр өгөхөөсөө өөрөө явахгүй бол надад өөр хүнтэй нэг ярилцсан өлгөөс байхгүй. Тэгээ би өөрөө тэр маск зүүцсэн. Хүмүүс танигдахгүй гэдэг. Хүмүүс танигдахгүй маск зүүгээд малхаа юмсаа шил зүүгээд ингээд шил дэлгүүр өгөөд ингээд юм авсан. Миний ягаагаас таньчаад намайг отоо байлаа миний дөө. Ахын чамайг ажиглаад ах шүү гэдэг ахнаа. Би тэгэхэд шууд ойлаа. Бодлож ах уу? Бодлож ах. Тэгээ хүүднэ гэдгсэн чинь нэг залуу би чамтай зураг авах гэвэл би бас хүүг алдсан. Чиний залуу мэдчих ингээд битээ тэргэлж байгаа хуйлаад тэгэл энэ тааралц хүмүүс тухайд намайг чалмаа чи өстө гоё байгаа шүү. Одоо болох хэрэгтэй. Үлдсэн нэмдэгдэг шүү. Чи тийх хэрэгтэй. Би хорвоод руугаас одоо миний төрсөн ихч одоо энд байдаг баг магад миний дүү бол Францд байгаа. Хорвоод руу бид 5 байсан. Тэгээ 3 нь олцсон 3-аа нэг нь Солонгос нэг нь Монгол нэг нь Францд 3 талд байгаа. Тэгээд энэ болгонд ингээл монголчууд би бол монголчуудыг бол тэнэг биш. Үнэхээр гайхалтай юм хайр дүрэн гэдэг юм гэж боддог. Бол монгол хүмүүс их л тэнэг хүмүүс биш боддог. Амар гоё гигэлэг тэг хүмүүс амар гоё агуу сэтгэлтэй хүмүүс ч боддог. Тийм ер нь бол би бас амар санал л тоххой. Яг одоо ингэ сошиалаар хүнийг гэж янз бүрээр бичдэг ч гэсэн манай эмээ надад хэлдэг байсан байхгүй юу? Нэг хүү энэ орчин дээр муу хүмүүс байдаг. Гэхдээ сайн хүмүүс нь илүү олон байдаг гэж хэлжсэн. Яг тэрнтэй адилхан манай монголчууд гэдэг ер нь өөрсдөө аюу гоё тийм бүлсэг гоё хүнийг ойлгож чаддаг. Аюу гоё илэмсэг хүмүүс тий. Илэмсэг гэдэг яг үнэ аюу гоё илэмсэг хүмүүс. Хаач явсан зүгээр одоо ингээд Монголд шүү дээ. Монголоос өргөд ихгүй байх шүү. Монгол айлч газар байсан. Дээшээс цай авах. Аа. Монголчууд л тий. Сайн байна уу? Дээшээс цай аваа. За ханаас хаа сөрж явна тий. Энэ бол монгол хүний юм бол мөн чанар юм болж боддог. Нэгдүгээр төрчлөнтэй амар гоё илэмсэг тий. Хинч байсан. Монгол хүний яг тийм юм хөө хаач байхгүй би бол тэгээ олон газар явж байгаа бол Монголоос газар тийм байхгүй шүү дээ. Амар гоё тусах илхэмсэх хүмүүс байдаг. Тэгээд яг шууд ингээд яриа маань ингэж хэлж байгаа аюу гоё байна хаа. Би бас ингээд нэг атмосферт орчлоо жоохон тийм. Ер нь хаа одоо таныг босгож ирсэн хүн зүгээр товчхон хэлэхэд монголчууд гэж хэлж болох. Тийм шүү дээ. Яг монголчууд шүү дээ. Харт юм уу? Тийм монголын бүгд л намайг яг үндэ намайг шүү дээ. Аха. Энд тэн тааралтаад нүдэндээ болон нүдэндээ чи юм уу хөө тийм юм шилжээс хүн нэг тааралж байгаагүй. Яг сошиалтай ороо харангуут нэг юм хоромж аягаад байхгүй нэг 10 20 найзтай 100 найзтай ч юм уу. Тэг ямар ч зураггүй нэг уулуусан зураг. Тэднийг бол миний бодлоор баг монгол хүмүүс биш байх ч бод. Яг тэгвэл нөгөө кирил өсгч чинь нөгөө Оростой ойрхон шүү дээ.
Тэгээ хойноос л гарууд ганц нэг тийм гарууд нь байд юм болов. Шууд хүмүүс яг өмнөдөө монгол хүмүүс би нэгээд би бас монгол хүний нөгөө юм мөн чанар гэдэг юм таньсан учраас намайг тэхгүй ш би. Тэгээ яг намайг хэцүү байдал хамгийн их энэ ш одоо сэтгэлээ дэлгэсэн хүмүүс бол монгол хүмүүс л баг шүү дээ. Тийм шүү дээ. Би хаач болсон дэлхийн аль Америкт ч очсон солонгоч ч Японд очсон монголчууд хаасаагүй байна заа. Бүгд намайг дайлна. Гэхдээ хонолоо тийг юм ярилцсан суух тууштай. Тэгэл чамаа шиг ингэж фэйсбүүк сарсан чи нэг юм өнгөө талцгаа гаргасан чи уулсан чи харин агаа хөв бодолтой гэсэн юм шүү дээ. Хүмүүс зөндөө шээсэн. Тэгээ би тэр болгонд тэгэл яг өөрөөхөө л байдаг шээ. Гэтэ ер нь жалам гарахыг бол хүмүүс одоо ер нь зөөлхөн хүн юм гэтэ өөрийнхөөрөө гэдгийг ер нь хүмүүс анзаардаг болсон юм шиг байна. Нэг үе бодвол анх бол ингээд таныг за жалам жоохон саксал 100 хөөрөө өнгөрөө гэж хардаг байсан бол те. Одоо манайд гэхдээ юмыг хүлээж авдагын тус тийм гоё болж байгааг өөрчлөлтс энэ дээр харагдаж байгаа. Жалам гарах ер нь бол өөрийнхөөрөө байхыг дуртай гэж би харсан таныг. Миний одоо үзэл бодол шүү дээ. Тэнгүүд хаа ер нь бол өөрийнхөөрөө байх гэдэг нь яг юу юм бэ? Жинхэнэ эр хүн гэж яг юу гэлт юм бэ таны бодлоор? Битгүй би одоо эр хүн тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй шимждэг хүн мөн ч юм уу биш ч юм уу гэдэг. Таны өөрийнхөөрөө байх бол ямар гэдэг зүгээр асуултаа л байдаг. Амар гоё. Өөрийнхөөрөө байх гэж юм уу асуулт. Түнс хин нэгэн хүний дүр төрөөр хэлбэл тарах гэдэг юм бол кинонд жүжигчлээг бол амьдрал дээр тийж байх хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Бие байг нөгөө хутлаа ярьсан чинь барьчих гадаг те хутлаа байсан дүр чинь тэр нөгөө өөрийнхөө ингээ гоё байж байгаа юм бол хаач барьдахгүй л байхгүй тийм үү те тэгэхээр би өөрийнхөө байх хасрыг гэж боддог. Та тэгвэл яг өөртөө за би ийм эр хүн байна гэж бодсон зүйл юу? Нэгдүгээр хулгай хийдэг. Хутлаа хийдэг. Хууль зөрчдөг. Тийм л их хүн байх хэрэгтэй шүү. Түнс нэг би одоо тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй би нэг юмтай ямар ч бид нар хүн гэдэг юм чи яг юмнаас амтнаас аятнаас өөр юугаар ялгарч байгаа юм. Хууль дүрм зөрчдөггүй одоо хууль дүрмтэй байхгүй бид нар чинь тэгэхээр тэргээр л байх хэрэгтэй байхгүй. Нийгэм бүрдүүлж чинь ингэжээч бид нар чинь түнс адилхан л агаатан мах гэдэг бид нар чинь мах чинь шүү дээ. Ярддаг ойлголцдог болохоос адилхан агаатангууд шүү дээ. Сүрүүлж байдаг бол бид нэг нийгэм гэдэг тэг хуулиар зохион байгуулсан байна. Би болж игэл хууль зөрчихгүй л хичээдэг. Жалмарх одоо Falcons гэдэг клуб байгуулсан гэж тийм холбоо тий. Холбоо за. Би бас яг тулааны спорт яг сайн сонирхтол сайн мэдэхгүй шүү. Холбоо байгуулад одоо зүгээр яг та бас залуу хүн байгаа. Залуу хүний хувьд эхний амбицлж байгаа зүйл, эхний одоо бодож байгаа, зорж байгаа зүйл юу вэ? Ямар ч эхлээд нэг өөрөө мөрөндөг нэг хоёр холбоотлооны бүстэй болъё гэж мөрөөдөлтөө. Гэтэ одоо 3 жил байна дэ төч хүртлээ. Би төч хүртлээ зодтолж бодож байсан. Гэтэ бүр болохгүй цаашаа зүтгэж ш тэгээд гогд гэж лагж зүтгэж бодож байгаа. Хоёрдугаар тэгвэл би өөрөө нэг хүүтэй байсан болооч тэгээд яг хүүгийнхаа үеийн найзууд хүүхдүүдтэй найзлдаг байхгүй. Тэгэл энэ бол андадаа л гэж дээ. Яг хүүгийнхаа одоо би миний хүүгийн нөгөө мобайл лизинг тоглоом байдаг шүү дээ. Тэгээд мига тоглодог гэсэн байхгүй. Хүүч нэ. Тэгээд миний хүү аав би энэ юуны дэлхийн авраг болно. Тэр миг ингэ ягдаг. Байлежинсэн дэлхийн авраг болно. Тэгээд би хүүгийнхаа аккаунтаар долт тоглодог. Ямар хүүгийнхаа юу ямар ч мига би ихтэй сигүүгийн зугаад бичгэлтэлтэл явуулсан. Би тэрүүдэг үйлчсэн. Аав нэг дөрвөлж чадсангүй хүн гэл. Тэгэл миний нэг юм шивс хаастай. Хүмүүс намайг хүүч хагж байгаа л гэдэг. Энд нүдний шивсдэг. Ногоон хөт. Миний хүүч ногоон нүдтэйсэн. За. Тэгээ юм мандж байгаа наган зургт. Тэгээ би хүүмэн харж байгаа гэж гитвт харааж дээ юм. Хай хүүт ярилцаад урт байт. Тэгэл аав нэг чинь ингэж бэлтгэл хийгээд байгаа ч та заримдаа ганцаараа музейшн шууд би тэгэл ягдсан шүү дээ. Үг юм шүү дээ. Сонсож байгаа хаа. Тэ. Сонсож байгаа. Класс тантай ярилцдаг. Заримдаа нэг хажууд байгаа юм шиг мэдэж шүү дээ. Энэ төтөл байгаад тавьсан. Та тэгээд үргэлж ярилцаар гарахаа. Үргэлж ярилцаар бас дахиад бас Mobile Legends тоглоорой. Legends тоглохыг хүсэж л байгаа хаа. Тий яриагаад бас уфтлаа нэг талаар ажиллах. Би тэгээд нэг хүүхийнхаа найзуудтай ингээд явах тууштай байхгүй. Найзлах тууштай юм бол. Тэгээ Mobile Legends-ийг хаяад ингээд андаа манд. Зөв жолом ах ямар гоё тантай таарсан маарс ингээд хөөхөн шүү дээ. Тэгээ ингээд ярилцаа би чинь үеийнгийн дэглэлтийн талаар ганц нэг сургуулиудаар явж
Яриа хийжсэн. Сайн дураа яриа хийдэг байхгүй одоо ч хийдэг. За. Сургуулийн цаглаад өрхөлн мод би окей гэж бодчихдаг байхгүй. Тэгээ очиод лекц хийсэлүүдгээ би зөв яриа хийдэг байхгүй. За танаа сургууль чи атман гэж юу вэ те? Атман байна уу? Одоо л тийм атман байха болцсон шүү. Ийм болцсон шүү. Тэгээд ингээ явж яриа явж одоо Марш 5-ны хаал Марш 5 манай клуб байдаг гэсэн байхгүй. Марш 5-ны хаалгаар яваад оронгууд тэнд Монгол оюу юу нэг сургууль байдаг байхгүй. Хүүхдүүд би бинтэй хоорондоо англиар яриад монголоор яриад би нэг кэрлээ те халамжлаад хүү чи бүтэглээч хүү чи дулаан хувцас найз нэг хорлож оргоод юм уу гэхэд би биндээ халамжлаж байгаа. Тэгэхэд би баян шин улаастай сургуулиуд ингэ явж байгаа. Хоёр имхэн жоох охин шин. Болроо болроо муугаар гिचиж намайг харин тийш авд юм уу алчин гэж авч байгаа. Жоо хүүхдүүд. Хоёр жоо хүүхд эмэгтэй хүүхд шин. Би багаа хүү яханд чи наад уу яаж ингэж ч болдгүй ийм жоо хүүхд хаанс яас ийсэн гэдгсэн чи. Аав ээжийг байгаад чигдэг л. Гэтэл чин хүүхд гэрээсээ л бүхэн мөнгөлөө авч байгаа шүү дээ. Аав ээжээс авч байгаа шүү дээ. Тэнгуутын сошиалог нэтэйгээ гэдэг. Тэгээ би өдөрний дэглэлтэй ингэ явж байгаа. Одоо миний ихэм зорилго бол хүүхдүүдтэй сайхан ирээдүйгээ нийгэм болж байгаа хүүхдтэй сайхан ажиллаж шатдаг. Тэгээ яг тэгвэл би тэгж явж байгаад сургуулийн гадаа энтэд явж байгаад утга өрцөн байсан. Дүүгээс 5 хүүхдэд авчихсан. Утга өрцөн. Кармалц явж байгаа. Би ингээл чи намайг танихгүй ч хоорондоо юм яагаад чи манайхыг харах уу мах гэж би биндээ утгах байв. Тэг өсвөр 8 төгрөгийн хүүхдэд байхгүй. Яагаад танаа бидээ утгаж явж байгаа? Яагаад чи яаж байгаа? Хүн намайг хэвж бодвол би яах вэ? Би яаж хамгаалах гэж байгаа. Гүн чи спортоор хичээлж болно чи ингээд өөрөө юм аюулгүй манай энэ дахаа амар штэ. Зөндөө тийм ярьж байгаа хүмүүс таарчсан штэ. Бас буруудах хэцүү юм тий. Буруудах хэцүү байгаа штэ. Тэгэд энэ болгоны чи ингээд ажлыг хийхээр одоо яг нэг манай свиднес одоо мотон болдог байсан штэ. Тэр чин арай л нэг жоохон хүнд юм орох гэдэг юм шиг санагдсан надад. Бүүнөөгөө зодтол. Бид нар чинь хоорондоо би нэг пойлдохгүй гэдэг биш Хоёр шүү дээ. талаас хаан Хайж орж байгаа. За таяр муудсан бол таяр зодтолтой байгаа тий. Одоо нэг өсдөхгүй шүү тий. Угаавал босгоно гэдэг амар бож удагтай байгаа чинь тий. Тэр амар ч удагтай байхгүй. Тэгсэн чинь тэр хүүхдүүд хутгаа байж гэсэн зодтолж байгаа энийг ах судалж яах. Тийм шүү дээ. Тэр хүүхдүүд хутганы явдаг муу одоо үр дагаврыг мэдхгүй явж шүү. Зүгээр л би хамгаалах хэрэгсгээ бодчихлаа шүү. Буруу газар нь хатгачвал хатгачвал яах юм бэ? Тэр энэ сургуулийн сургууль шүү хүмүүс. Тэр хүүхдээ ялангуяа дагалахынгийн хүүхдүүд чи хутгатай хөтөлсөн байсан. За гараагаад шилмээр. Би өөрөө хүүхдүүдтэй би зүгээр сургуулиудын гадар явах дуртай байхгүй. Яг хүүгээ сансан л ажиг юм шүү. Тэгэл явж захтаа л тийм хутгатай хүүхдүүд тагчсан байхгүй. Тэгэхээр энэ өсвөр дагалахынгийн хүүхдүүдийг танаа сайн шалгаа. Нэг шүү батны хутгатай байж байгаа. Нэг сургууль доогоож 10 хутгал байгаа би. Мэдчих. Яг тэгвэл би ч бүтэн жилийн хугацаанд ингээл тойроод тэтний сургуулийг тойроод аймгийн сургууль тойроод хайгаал явах юм чинь хүүтэй адилхан ч гэдэг юм те найзлж ярилцчих те тэгээ мобайл тоглонго сургууль мургалаар очиод нөч найзлаа те энэ болгонд яг бид хутгатай хүүхдээс л амар яаж гэлжсэн. Бид нэг нийгэм одоо сайн сайхан болж байгаа хүүхдүүд өөр төвшөнд очиж байгаа гэж нийтээр ярилцж байгаа боловч энэ нисгийг бас харахгүй өнгөрөөж байгаа юм шиг олон л байгаа юм те. Тэгэхээр жалан марахын хувьд ер нь бол одоо энэ хүүхдүүдийн одоо сургуулиудаар яв сайн дурын яриа хийж байгаа энэ ажлаа өргөжлүүлэх цаашаа. Харин тийм миний бол одоо түүний асуултанд чагж ирээдүйн зөвлөм маань бэлтгэл хааж байгаа тэргээл. Одоо жишээнийхээ одоо би бол ингэж бодож байна. Таныг хэцүү байдал болгоноос тулааны уртлагыг тантай салшгүй холбоотой байсан. Яг энүүгээрээ бас хүүхдүүдэд хүргээд одоо өөрөө клуб байгуулад хичээл секц сургалт зохион байгуулад ажиллах бодолтой. Бодолтой мэдээж тэгэл одоо нэгдүгээр тамирчин хүмүүс ч одоо Чингис нэг ч аим томсолтой байхгүй. Тэгээд маш их бэлтгэл сургууль хийж хасан да. Тэнгуүтийн зүрх хачааллаад би заяа нөгөө донор болоод цусыг очсон чи зүгчин томорсон миний цусыг аваагүй байхгүй. За. Тэгээд миний зүрх томорсон учраас би одоо хүүхдэд бэлтгэл сургуульд хийгээд тэгжээж л хүн. Тэггүй бэлтгэл хаяал нэг ганц ажил хүмүүс угаасаа миний зүрх баг гэж харагдаж байгаа байхгүй. Хүүхдэд энэ спортыг сонголтгүйгээр харагдсан. Тэгээд ямарсан тэгээд хүүхдүүдтэйгээ ажиллана. Миний ирээдүйн мөрөдлөл тийм шүү дээ. Тэгэл би сайн тамирчин байж чаддгүй маяг тамир сайн тасалж болж чадна гэдгийг өөрөө мэдэрсэн. Тэгээд одоо ямарсан хүмүүс өөрөө намайг хүмүүс одоо хөгшин бис та болмол чи тийм мэглээ би болохгүй ч миний хүсэл мөрөд би өөрөө л амжиж танад гайвалаг бол тийм шүү дээ. Тийг болгонд нэг урам уурдгүй л дээ. Уцлог дугаа би ч нэг аим хийвч юм шиг. Уцлог дугаач хийчихэл хайшаал хэрэглэжэл. Тэгээд дотроо бас жоохон бодож нэг л биш та төгшөөд болохоор байж байгаа юм бол
болдог юм билүү. Тэгэхээр би нэг ч удаа болдог юм билүү гэж бодож байгаагүй. Сагимдал болооч яах хүмүүс бичингөт ямар ядагаатай юм бэ гэж бодчихлаа. Ямарс нэг зориг үйштэй өөр ингэсэн 40 хүртлээ үзэн нэг холимтлааны 2 бүртээ болчихно гэж боддог. Гатшаад шүү явж байгаа те. Уусаа Монголд тань хэмжээ албан сайхан хэмжээ албан шинэ бандцсан гэсэн бандан гайхсан. Тэр юу болсон яхаа? Яг та манай холимтлааны тэг хэмжээ албан манай Монгол угаа холбоотой. Тэрийг өдөртөө зохион байгуулж байгаа хүмүүс нь карате хүмүүс аахгүй. Карате ч амар юм ёс зүй бүх юм шаарддаг. Хатаа спорттой. Маш их юутай те. Дүрмтэй. Дүрмтэй, хатуу дүрмтэй. Тэрийг хар багаас хичээлсэн хүмүүс тэрийг өдөртөө явж байгаа хүмүүс чинь нөгөө энэ холимтлааны ураг дээр траш тоолог гэж нэг хэсэг байт юм тэрийг ойлгохгүй шүү дээ. Хөөе, стам би чамаа хална ядан зодон нүдэнтэй. Энэ бүр соёл болоо нэг хэсэг нь болсон юм шиг байна. Тийм шүү дээ. Бүх амар болчих. Тэгээ тэрийг л ингээд хэлэнгүүч оо энэ тамирчин хүн бол тагийн дөрөв ургацмаа бүх хийдэг тэр шиг тамирчин хүн бол сайжаад сум уламдаг хүн байх хэрэгтэй юм байна. Чи таламага тийм бай маяг хууц гэсэн байхгүй. Тэгэл би угаасаа хөргөл байна. Тэгээд нэг юу байсан чинь энэ хоёр тамирчин одоо ингээд ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас энэ бандлаа гэсэн. Тэгэхээр би бандаа би одоо угаасаа Америк явчих юм чинь гэдэг. Тухайн миний Америк виз гаргагүйсэн л дээ. Тэгээд удаагүй миний Америк виз гарч Америкт очсон. Америкт ч гоцонд давхар нэг солонгосын остой ажилладаг байхгүй. Солонгосоос аппликейшн сургалт хийх явж байгаа. Одоо энэ уушаа хятад руу бас ганц гайтай гайтай гэж бодож байгаа. Маршрут бол тариахтай байдаг байхгүй. Тариахтай. Допинг контрол гэж. Тариа бол зүгээр мануси одоо сууж гомш шаадах гэдэг авшаад байгаа. Битүү. Би усад Евразиа аврам моргол болж байгаа очиж. Зөв 0-д нэг шипризүүд нэг бүх ингээд зүгээр хог 0-0 цаас хайсан шиг битүү хайсан. Тэмцэнэ. Тийм усад тийм дураар алсан тийм. Нүү хөгч тавч ингээд унжсан мөрчөг нөш болчихсон доош унжсан том гарах гэж байгаа. Тэгээ орс руу худлаа гэсэн. Өөрөө тийшээс зүйлхийг хүсэхгүй байгаа. Тийм хүсэхгүй. Уушаа хатуул хайшиж. Ингэж асуумар санагц. Одоо ер нь сүүлийн үед тулааны спорт маш олон залууч үзэж байна. Бүр жоохон хүүхдүүд ч үзэж байна тийм. Жоохон хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүд ингээл бүр маш их үзэж байна. Тэнгүүд Монголын тулааны спортын одоо түвшин дэлхийд ер нь хэр байгаа вэ? Ер нь за Азиа ч юм уу, дэлхийд ч юм уу ер нь хэр байгаа вэ? Одоо нь холимог тулаан шүү яг. Яг холимогтлооны ноёо гэж UFC-д одоо манай Монголын нийт тамирчин тулдаж байна. Анх Данагийн Батгэлэг тамирчин тулдаж байгаа. Нийтдээ 3 тамирчин одоо намсгаа гэдэг Батбаягийн намсгаа гэж залуу өөрөнгө аймгийн залуу арах гээд одоо чиглэлээ байгуулах гэж байна. Тэгэхээр ийм зөвхөн хүн тулсаас 3 тамирчин UFC-д ингээд гэж бол нэг муу бол байхгүй. Тэгээд 60 70 сая хүнтэй Солонгосоос ч нэлээд 4 5 хүн байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр 3 сая хүнтээс 3 хүн одоо 3 дахь нь орох гэж байна чинь нэг муу бол биш. Мэдээж манайд мэргэжлийн тамирчин одоо яг холимогтлооны дагнасан багш гэхээр байхгүй шүү дээ. Гэхдээ манай Монголын багш нар бол сайн багш нар байгаа. Боксийн багш нар тэгэл чөлөөдч одоо багш нар бол үнэхээр сайн багш нар байдаг. Тэгэхээр бол удахгүй манай цойлж очиж байгаа. Жохон яг манай монголчууд нэг олон жил нөгөө социалист орн байсан учраас мэргэжлийн спортыг ойлгодог. Социалист нөгөө юу сонирхчийн спортоо амьд дэмждэг. Бөхөө дэмждэг. Бөхөө амьд дэмждэг. Одоо чинь Данагийн Батгэлэг гэдэг хүн UFC дэлхийн талын ноён оргилд ингээд мэргэжлийн спортод ингээд ороо явж байхад тэг компаниуд нь одоо үндэсний бүх төрөлсөн шиг яг мэдээж би үндэсний бүхлэгээ яг бүгдээр л үзсэн шүү дээ. Дуртай шүү дээ. Дуртай. Тэг тэгэн шиг зүг дэмжихэд бол нэг болохгүй бол байхгүй гэж мэргэжлийн спорт Монгол улсаа дэлхийд ихэнж. Дээрээс нь энэ мэргэжлийн спорт гэдэг юм чинь дагаад шоу бизнес гэж давхар явж байгаа байхгүй. Entertainment. Яг үнэ. Энийг манайхаа шоу гэгэнгүүт худалдаж зодтон шатж байгаа. Тэг тогтоо тэг октогоны хаалга орсон бол хутлаа зодтон шитэж байхгүй. Яг тэгвэл юм чинь чамд цохох гээд шүү дээ. Тэр болтол яаж хүмүүсийг entertainment татах вэ гэдэг чинь чухал байхгүй. Тэгээд хэлсэн ягсандаа байх нүггүй юу те. Би чамайг 2 дахь үеийн 3 дахь минутанд дээр цогчмгаач гэдэг юм уу ингээ хэлсэн наад жаламжаач тэгсэн шүү. Цогчмгаач одоо яг цогчмгаач чадах нүггүй юу харцгаая. Шоу байхгүй. Шоу байхгүй юм чинь. Шоу гэдгийг манайхан юу гэдэг вэ? Худал хуурам шин боддог байхгүй. Шоу гэдэг юм чинь entertainment буюу хүмүүсийг татах чадвар л хийгээд шүү дээ юм чинь. Тэрөөсөө л тийм шүү. Тэгэхээр ер нь маш хурдтай өгч байгаа гэж ойлгож болох уу? Хамгийн урд өгч байгаа спорт шүү. Хамгийн урд. Тэгээ угаасаа одоо юм бохоо. За сагсан мэдээж гоё. Монголд янзын өвчин сүүлийн үед. Би бас сагс үзэх дуртай. Манай Монголын дээдлийг аюу гоё байна. За араас нь баг холимог тулаан байж магадгүй байх шүү.
Тэгэж тийм бол баг үгүй гэж бодож байна тий. Одоо дэлхийд хамгийн их үзэгчтэй ч гэдэг юм уу гэх юм бол одоо бокс одоо байгаа шүү дээ, мэргэжлийн бокс. Тэгэхээр манай Монгол мэргэжлийн бокс байхгүй байна. Мэргэжлийн боксын одоо сая нэг холбоо байгуулагдаад анхадагаа чансайг болтолон болонгийн зохион байгуулж байна. Тэрний яваад бокс ч уусаа 100 жил болсон, 100 гаруй жил болсон спорт шүү дээ. Холбогдлоо ч бол 30 жил болж байна. Тэгсэн мөртөө бокстойгоо энд дүүцгээс яваад байгаас. Гэхдээ мөнгөнд дөнгөгийн бол дэлхийд бол бокс л хамгийн илүү. Хамгийн их entertainment явагдаж байна. Хамгийн их мөнгө босгож байгаа. Холбогдлоо ингэ бодох юм бол $500 сая гэж байгаа. Тэгэхээр холбогдлоо ч одоо хондоо $400 сая гэж байгаа шүү дээ. Эрсдлийгээр яах. Холимог тулаан бол ер нь дөрвөн баг үздэг тий. Дөрвөн их шүү дээ. Юу хөө яг зөв би бүр нарийн сайн мэдгүй шүү. Гэтэ дөрвөн мөчөөр үл зодтолно. Тий. Одоо яад яхаа сайн мэдгүй би зүгээр л мэдгүй болохоор надад адилхан мэдгүй хүмүүс маш олон байгуулахаар асууж байгаа шүү. Тулааны өмнө ингээд гимтэж бэртүүл ингээд гомдлохгүй гэсэн гарын үс хүмүүсийг зурдггүй. Зурна шүү дээ. Энэхүү тэмцээнд өөгийн саналаар орж байгаа тул ямар нэгэн бэртэл гимтэл авсах буюу нас барсан тохиолдолд гомдлохгүй шаарах хэрэгтэй байхгүй. Өө бүр нас барсан гэж ярьдаг юм уу тий? Нас барсан тохиолдолд гомдлохгүй гэсэн юм байна. За, жалмаарх өөрөө ер нь бол яг энэ спортер чил хэр удаж байгаа лээ? Яг 10 жил болж байна. Яг 10 жил. Цаашдаа тэгээд одоо 40 хүртлээ дахиад үзнэ гэж байгаа тий. 40 хүртлээ үзнэ, хүү хүртлээ бэлтгэлээ хийнэ гэж байна. Хүртлээ бэлтгэлээ. Хүртлээш дахиад доороосоо дүүтгүүд гарна тий. Би нэг ийм асуумаар санагдсан. Одоо яг таны үйдсэн байсан баг. Миний үйд болсон байсан. Нэг үйд донд нэг ингээд арай хүчтэй анги ятмаа ч юм уу, за хороол ятмаа, тушны ятмаа тий. Энд тийм зодтолдохдоо урдаа барьдаг залуучууд ч юм уу. Жоогон биер амтгдсан эсвэл арай илүү хөдөлгөөнтэй залуучууд яг энэ тулааны спортоор ороод хичээллээд нэрээ амжилт гаргаад тэр одоо доврун зам маань өнгөрөө цаана байхгүй болсон тохиолдлууд юу нэр үдэ манай монголчуудаас. Тийм бодит кейс юу байна? Мэдгүй би бол тэгт подкейс тэр газар атман тэгж байгаа гэсэн гэж мэдгүй. Яг мэдээж энэ спортоор хичээллээд өөрөө зөв замаар орсон хүмүүс зөндөө байна. Энэ спорт гэдэг чинь спорт гэдэг чинь хүний хүн өөрөө хүмүүжүүлдэг байхгүй. Түүнээс багш нар хүмүүжүүлдэг юм биш байхгүй. Энэ спорт чинь өөрөө хүнийг хүмүүжүүлж байгаа. Чи эрэнгэн гараад нэг хүнтэй зодтолдод хожигдчих юм бол би стат бэлтгэлээ сайн гэж даагаад даавал нэг гэж ямар ч хүний дотор байдаг үстэй. Тэгжээж тэр чинь тэг хүн чинь мэдээж бэлтгэл сайн гэхэд бол их томттой болно тийм үү? Аа нэг айтайхан шиг ирүүл хоолж эхэлэн тийм үү? Таслагуудаа маш сайн хийж эхэлэн тэхүү. Тэгэгэнд дог хүмүүлж байгаа нөгөө ганц нэг ингийн шоуд гэсэн найзууд хоолж эхэлнэ үстэй. Хөөе тэгээд эхлэхээр чинь хүн чинь зүг хүмүүс эхэлж байгаас энэ спорт өгöd хүмүүс хүмүүжүүлж байгаа. Түнс багш нь хөөе чи юм уу чи тэгээд ингээд нэг багш бол зүгээр техникийн зааж өгнө, сэтгэл зүгийг нь дамжиж өгнө. Түнс тэг хүний чинь спорт нь өөрөө хүмүүжүүлж байгаа юм. Тэгэхээр спортоор хичээлээ гэдэг чинь тийм. Одоо чи зүгээр жимд явуулж удаа л доо. Чи жимд яваад нэг сар бэлтгэл хийгээд яг гоё би хаачин гоё гэдэг чинь нэг найзсан залгаад өнөөгөө сайхан шоуд өгч ингэвэл чи саргай хөдөлмөр хөрхийг хүсэхгүй үстэй. Тийм байт. Чи утгагүй дэмжиж авах гэдэг гоё модель болох гэдэг чинь мистик дэмжиж авах гэдэг. Үнийг найзууд чигээд тэгэлж байгаа юм даа. Тийм охин байна нэ. Тэг зайлж дээ чи 2-3 саргай хөдөлмөр хэн хөрхийг хүсэж. Би ч гэсэн одоо ингээд ордон тэмцэн болонгот тэмцэнд болоод 2-3 сар уухгүй шүү дээ. 3 сар мөр уухгүй тэгэл хийж чагаал. Тэмцээн дуслаа ороо нөгөө гаргатаа чи зүгээс цангасан маш шиг болоо. Чинкэнс гоё шалаанда хожингуу те. Хождонгууд писта тийхвэс. Энд дээр ингэчлээ шүүгээс. Адилхан л уугаал те. Ингээд яхаа чи би одоо яг тамирчин биш нөгөө форм алаад байгаа байхгүй. 3 сар зовж бэлтгэл хийнгүүтээ ганцхан тэр ороо шоудаа магаш өгдөө нөгөө бүх болчих. Ахиухаг хүний болчих сулаад байгаа байхгүй. Бүх болчих сулаг гэсэн үг. Тэгэхээр чи болчихсон суулгач чи яах юм 3 цагийн агиг хийсэн хөтөлбөрч байхгүй болчих واخ. 3 цагийн төгөө тий. Тэгэд байхгүй болчих. Тэгэхээр зүгээр ахиугуугаа энэ гоё яасгалтай хаппи байж болохыг би бас олон арчичаад байгаа байхгүй. Болт юм байна тийм мэдчихэд шүү дээ. Тэгэхээр бас аварсан хүмүүс намайг чи имчгээд гэсэн юм юу ч уухгүй тэгээд үгүй имчилгээ л гэсэн юм уу? Тий. Кодлсон юм уу гэсэн. Үгүй би угаасаа зүгээр одоо би зүгээр ингээд чиний хажууд нэг пив үзүүлэх юм уу? Би өөгөө нотлох гэдэг юм. Үгүй ч тэ. Сүүлд нөгөөдгөөс алсаа юу жалмаа юу яриад байгаа юм би чи энэ нэрхөд нотлохын тулд өөгөө пив ууж өөгөө хөлбөмбөг алгуулах гэдэг юм уу гэж бодоод. Тэгээд ер нь бол хүн өөгөө ингээд хэлж иж бусдад хэлнэ.
гэдэг үг л намайг хүрсэлдэг байхгүй. Өөрөөс нь өөртөөсөн хинч Байхгүй. байхгүй гэдэгтэй адилхан. Яг адилхан баг. Тэгээс яг нөгөө гоё 3 сар үлдээ тэгэл хамаг би шангацсан байсан чинь газараа шавж байгаа тэгэл ахгүй болчих واخ. Тэгэхээр цэглэг боттоор байх хэрэгтэй байлаа. Тийм. Энэ бол яалтчих واخ. Бас яг нэмж асуух гэдэг асуултынхаа тулааны урлагаар хичээлээ та аз жаргалыг мэдэрч байна те. Одоо өөр зүгээр та яг юунаас мэдэрч байна? Болгүй л. Өөр мэдэрч байгаа зүйл байна. Одоо тэгэл сүүлийн нэг хэдэн жил жоох хэцүү л байлаа. Би ч аав хаалдаадаг байж хүүгээ хаалдаал. Тэгэл уулан уугаа шүүнэ тэгээ бүх юм. Яг аз жаргал авдаг юм их юм бол би одоохондоо би дурсамжаал батал авдаг. Дурсамжаал. Дурсамж хүүтэйгээ байсан сайхан дурсамж тэгэхдээ ингэх яваа. Тэгжээс л гоё хайп авдаг. Яг гоо тэгэл цааны мобайл тоглож ярьж байсан. Хүүгийн аккаунтаар би одоо хамгийн дээд нэг 66 хот авсан л та. Тэгээ 66 хот хийгээ хүүг харсан бол их байсан ингээл тухайд бас мобайл тоглож нөгөө enjoy байдаг. 66 хот гэдэг чинь одоо яг үнэн тийм байна те. 66 дараалал очсон гэсэн үг. Тэрнээс жилээ очсон гэсэн үг байдаг чи. За. Дараалж бишэлтэй нөгөө цол гэж өгдөг байхгүй. За. Митик глориг готоо дээш ингээ од аваа явчихдаг байхгүй. Тэр 66 хот хүртэл явсан байхгүй. Зүг. Ганцхан мие гараа. Тийм энэ дандаа мие гараад байсан байхгүй. Тэгжээж чи нөгөө World-ын 6 мөнгө орж байгаа шүү дээ. Бүр World-ийн зураг болсон. Тийм шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Зүг. Би чинь зүгээр мегаар сэвэж гэж тавьчих шүү дээ. Тэргүүрээ тэгтээ гоё аз жаргалыг мэдэрдэг юм байна тий. Тэгээд тоглож захтаа хойсны гадаа заримдаа хүмүүс аюу менежер байх юм бол галзуурч байгаа багч бодох бас баг. Тэгэл хүүдээ яаж яаж. Тэгээд галзуугаас наагур юм болдог гэсэн тэгээ. Үлдсэн намтдын хөрөөндөө гэдэг үгэн дээр бас ингээд одоо жалмахын үед их нэртэй байгаа гэр бүлтэй байгаа. Байхгүй шин. Одоо наагийн үед ихнийг авъя гэж болдог болоо. Тэгээд яг авъя гэдэг дүүгээс авдаг шиг авчдаг юм байна тест. Гэтэ угаасаа ахаа одоо дөнгөж төвч гэдэг чинь одоо юу нахаа ингэт юм бэлээ. Би бас өвчтөр манай подкастны сэтгэл зүйч орж ирээ ярилцж хат би ярьжсэн. Европын орнууд та зөв өөрөөсөө Америк гэдэр явахдаа анзаарсан байлгүй. 40 мөчтэй хүмүүс дөнгөж үргэж мөргэж эхэлдэг. Тий. 50% бол Солонгос яг тийм болчихсон. Бас уу? Яг шүү дээ. Одоо Солонгостой шүү дээ. Хөдөө орнуудын сургуулиуд нь бүгд хаагдсан имлэг болж байгаа. За. Яг л хүүхдэх болсон. Энд угсаа хүүхд байхыг ч хүсэхгүй. Хүү байхыг хүсэхгүй. Тэгээ угаасаа хүүхдэх хөдөө орнд хүүхдэх. Жохон залуучууд нь бүгд хот руу орсон. Сөүлд байдаг. Сөүллийг хам гоё юм байдаг Солонгос. Тэгээл ийш хот хөдөө гадаг дандаа хөгшин хүмүүс. Солонгосын нийт хүн миний сонсноо 60-аас дээш шуун 70-аас дээш насны хүмүүс. Дандаа хөгшин хүмүүс. Тэгээд тэр сөүл мөвл болсон сургууль. Тэгээ сөүл мөвл сургууль болсон. Тэгэхэд манай Монгол чи Солонгост нэлээд хүүхдүүдийг жоохон тоглож байгаа, торим талбайд тоглож байгаа хүүхд маш зөв. Тийм үү. Монгол байрны гадаа зүгээр шаагалж байгаа шүү. Тийм тий. Амар гоё шүү. Одоо ч байгаа. Одоо ч байгаа шүү. Байрны гадаа шаагалж чинь, саксын талбайд шаагалж чинь хүүхдүүд их байна. Манай Монгол бол хамгийн залуу ус, би хамгийн ихэхгүй байх. Яг нь бол залуу уст орох байх гэж байна. Аха юу бүр хэдэн хувийн өдөс 70% нь 25 хүртэлх насны ч лөө тийм байдаг. Үгүй 65-аас 65% 65% нь 35-аас доош насны юм. 35-аас доош тийм маш залуу шүү дээ. Залуу юм баггүй. Ер нь тэгээд яг нэг амьд ялцаг хамгийн гоёор бас мэдэрч байгаа л бас сохолтой бидний жоохон бахта гараад тоглодгоос одоо ч хүүхдүүд хийж тоглож ил байгаа юм тийм. Тэр энэ дээрээс гоё бидний бас мэдгүй одоо ген мен гэж янз бүрийн яриад явах тийм. Бас бидний хүмүүжлээс байдгүй ч магадгүй хөө. Тийм би бол Солонгосын 2 сар боллоо л та. Тийм жоохон хүүхдтэйгээ маш зөв байсан. Амар зөвхөн тэгээд ер нь бол нөгөө миний цуг байдгийн сайлын залуу тэгээд хажуудалд нэг юу гэдэг вэ? Монгол нөгөө шигда. Тэгээд тэднийхэн оронгоо дандаа Монгол альчдээс хоол иддэг, Монгол хоолоо иддэг гэж цуглдаг. Тэг ингээд яг нь сонсож хат бол ер нь бол ганц бие хүмүүс амар их байдаг. Солонгост нийт хичнээн хилээд судалгаа байт юм л дээ баг 30 сая сингл хүн байл илүү яа л. Өөх. Чин 60 сая хүн даа тэгс 50 хүн сингл гэж. Тэгээд тэр нөгөө буудлаараа ганц нэг гайхад нөгөө битүү шавдаг тэднийг бол ам ангаатл гэж юм чи өө шүү дээ. Тал найтаа хүмүүс ч гэсэн тэгээд буудлаар ингээ. Ер нь бол нэг 40 хүрээл нэг хүнтэй сууж байгаа мó гүм үү тийм л. Тийм яг тийм Европын орнуудаас яг тийм. Харин тэгс. Тэгээ Солонгос гэхдээ бас Европыг
дагаж ингэж жишг өгчдөг уус шүү дээ. Тэгэхээр сая Монголч гэсэн чинь 30 гэж баг чи холдлоо байлаа. Болохгүй шүү. Зодоохоо яг намайг тэгдэг зав. Наавстай. Одоо би 26 таахгүй. Нүгт намайг одоо л хэцүүтэй ахын түгэл. Ингээд цаашаа явчих тийм дааж гэж. Тэгэд одоо л надад нэг амар хувьд маргааш их нэрт болж магадгүй шүү. Маргааш би нэг үнд дурлаад тэрнтэйг аюу гоё холбоод нөхрлөө явуулчих магадгүй. Тэгтэл жалмах би яг зүгээр таныг ингэж хэлгээд тоодаг дуудахгүй яг одоо ингэж хүнтэй сууд юм уу гэж бодож байгаа шиг гэдэг шиг тий. Тэгж бодчихвол тас удахгүй хүнтэй суухаа. Тэгээд би бас хаа гоё ингэ хэлж яг хүүхдэн буцаагаа төрөөд ирэх хаа тань дээр. Гутган хүрээд ирэх хаа. Тэгээд та бас хүүхд тэр хүртлээ гоё хүүхдтэйгээ гоё ярилцсан хിവэр байгаараа. Тэгээд бас хаа нөгөө нэг би нэг юм хэлгээд хаа тархинд квантлбар гэж байдаг гэнэ. Энэ болохоор айгүй утга учиртай хүн. Тэр тархины квантлбар болохоор хүн тархин дотроо одоо бид нэр барилга ууддаг шүү дээ байшин барьдаг шүү дээ. Шавар зууд яг тэрнтэй адилхан хүн болгон өөрийнхөө тархины квант талбарт барилга барьж идэг. Манай монголчууд хаа тэрийг бүр шинжлэх ухаанаар тогтоогдсон. Манай монголчууд ямар мундаг хүмүүс байсан бэ гэхээр амны бэлгээс ашигтын бэлэг гэж хэлдэгтэй бид нэр дээр үеэс. Энийг бүр европчууд шинжлэх ухаанаар тогтоогд хүний тархинд квант талбар байдаг. Тэг хүний энерги нь өөрөө дотор ингээд ярьж байгаа зүйлээ хийн дагуу ингээд хөгжөөд идэг тэр нь. Хүн тархин дотроо ингээд одоо чинь би нэг машин авна гэж нэг хүн дотроо ботцсон бол тэгээд тэрнийхэн төлөө бодоогүйцэн цагаар ажиллаж л байдаг. Тэгээд энтэй адилхан хүүхдтэйгээ ярилцж байгаа нь миний хүү аав дээр удахгүй хүрэхэд ирээ тий аав нь ингээд чамайг хүлээж байгаа шүү гэж байнга та хэлж байгаараа тэгвэл тань дээр удахгүй хүрээд ирэх хаа гэж түүнээс бодож байна. Би цаахаа яг энд маш их итгэдэг байхгүй. Би нэг юм болно. Би энэ үнтэй ингэж ярилцсанаа. Би одоо юм хийнэ гингүүд яг л тэрэндээ хүрчээд тий. Тийм болохоор яг таацсан өнөөдрөөс л тий хүүгээ гой дурсгаас гадна илүү гой сэтгэл дүүрнээр за удахгүй үтгээ дахиад мобайл хийсэн тоглоно. Аав нь чамайг иргэд чинь одоо бүр дэлхийн ранг 3-т орсон байна. 1-т орсон байна гэдэг ч юм уу тий. Тэгж ярилцчих. Гяс уртаа аав дээр өрөөд ирээ гэж тэгж ярилцдаг байгаараа хаа. Тий. Тэгж бас би үсэж байна. Нэвтрүүлгийн ивент итгэж байгаа хаа. Би бас мартцсан байна. Ойлго өөр яриад авчиж. Манай толгой компани Sweet Brand гэ байгаа. Тэгээд одоо бид хоёрын хувьд бол Sweet компот байна. За макрон жимс ер нь амттан хэрэгддэг үү та? Одоо жимс бүтээгдэхүүн ч юм уу, шоколад, чихэр тиймэрхүү юмнууд хэрэгддэг. Ер нь одоо яг тамирчин хүнээс л их идэж болохгүй бах та. Би нөгөө хүүхд байхдаа Москов штэ. За. Москов ингээд задлж байгаа. Тэгээд 1000 сар уучдаг. Шууд уучдаг. Чоколадыг бүтнийг наваа шууд нэр дөрөнтчдэг. Амар юм мэддэг хүрээс аахгүй. Тэгээд том болохыг сонирхоо бич. Том болохоо шүүхт тэгээд. Сонирхоо бич. Аяндаас арай гашуун машин сонирхож гиснээс байсан гэж байна. Тэгээд одоо болохдаг жингээ асч байгаа үед янз янз гоё амттай мэт сандал тэгж гоё яг энэ гоё яг тал айгүй гоё болж хэлдэг. Тэр яг компот иддэг. Нас. Ер нь гэхдээ тамирчид яг тиймэрхүү чихэр идмээр санагдсан үед ер нь бас компот иддэг. Тийм. Тэгэхгүй бол нэг ямар нэгэн гоё амттай мэт ингээглээс тайван болчих нь. Ямар нэг гоё амттай мэдэх гэхээр нөгөө идэж байгаа юм чинь нэг юм янз янзын сахаг агуулт байгуулж баах юм байгаа шүү дээ. Яг хуу бэлтгэл байхаас өмнө дэвшлээд идэж байгаа нэг гоё шиг идэх гоё л та. Нүүрсэж. Тэгэхээр яг гоо жингээс ч компот иддэг би. За би тэгвэл танихаа өнөөдөр компотод танилцуулъя. Манайхаа компотны хувьд болохоор одоо та сайн мэдж байгаа сахар орлуулагч. За сахар гэж байдаг те. Манай компот болохоор яг одоо чинь өнөөдөр бол энд тоорын компот байна. Яг тоор жимснээс гаргаж авдаг сахар ашигладаг компот байгаа. Тэгээд би бас танд амсуулж гэж бодож байна. Ямар нэгэн хаа сахар орлуулагч юу ч байдаггүй. За тэгээд яг жимснээс гаргаж авдаг сахар ашигладагаараа манайх давуу талтай байгаа шүү. За ингээд танд амсуулж бэлгэлчих гэж байна. За бэлгэлж баярлалаа. За мөн макрон чипс макрон чиг мөн бид нартай хамтран ажиллаж байна. Баян нөө чипс байсан болохоор чипс гэж ярьж байна. Тэгээд бас хаяас нэг бэлтгэл сургуультай тэмцээнд бэлтэж явах үедээ чихэр идмээр санагдсан үедээ манай компьютерээс цааш хэрглэж байгаарай. Тэгэж хүсэж байна. Яриагаа үргэлжлүүлэхэд одоо ингээ жингээ хасдаг үе үүдэн штэ тамирчтэй. Тийм. Хамгийн хэцүү нь үүд. Үсэг за мэдээж амар их дор хөдлөх бах те. Өөр нойр юу чухал. За нэг жингээ хасаа сүүлийн нэг 4-5 хоног унтчихтаа байж эхэлнэ юм бол. Яг л зүгчаач хэлж байгаа шүү. Хуучин бол их юу хэцүү хасдаг гэсэн бид нэг усаа хасч хасдаг гэсэн. Тэгээд манай амт тушаа хүмүүс амт тушаах маань над ямар хөвч юм гот хөөш ахын доо. Бид
их бугаас төгсөн байлаа. Тэгэл Америкээс ирсэн хүмүүс сонсож байсан чи би усаа бүр их ууж хасдаг юм байсан байлаа. Одоо сүлүүд тийж ядахаа байсан. Усаа бүр хэмжээр уугаад. Одоо жишээ нь хүн энгийн үдний хоёролдог шүү дээ. Тийм байх юм бол жингээ ашиглах үедээ дороос 5-6 даг гэсэн. 5-6 литр. Бүр. Тэгээд ихлэнгуйч энэ ус чинь нөгөө хүний дотор үеийг хайлж эхэлж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс нөгөө тийм их угаач нөгөө бүр өвдөхгүй юу гэдэг. Унтахаас цагийн өмнөсөж байгаа шүү дээ. Тэгээ усаас аваад баагаар багсаагаад 2 литр 3 литр болгоод сүүлүүд литр болгоод тэгэл ус угаасах ямар шатал байхгүй. Айгуу гоёсдаг болсон. Энд ихтэй бас яг одоо нөгөө тулааны спорт хичээлж байгаа тамирчид яг энэ аргыг хэрэглээд эхэлсэн байгаа. Одоо сүүлүүд яг хийлж одоо хэрэглэж гэж түнс бид ч хооч усаасаа саун суугаад хэл хийгээл ам цангаад хамгийн хэцүү юм өсгөөсөө сангах байсан байхгүй. Өсгөөс амир өст. Өсгөөс амир цангах өсгөөс гайгүй шүү. Тийм. Ингээл таа цанголоод ус оршиж авсан мэт гэж амир тийш өсдөг шүү. Хагаал сүүлийн 2 өдөр бүтэн өдөр 24 цаг усаас шүү. Юусэн уухгүй юу? Тийм байсан байхгүй юу? Бид мэддгүй байх үед. Тэгээ одоо энэ чинь усаж ууж асуулт юм гэж ойлгоод эхэлж байгаа. Одоо аюу сайхан байна шүү дээ. Өөр дахиад одоо тэмцээнд бэлтэж байгаа юм байгаа юу? Одоо формд орох гэж байгаа ч юм уу? Хэрэг гайгүй формд байгаа шүү дээ. Сая хатгаа болж байгаа юм яац болгоос. Миний өөрийн одоо нэг Балкансаа хийгээд. За. Тэгээ Балкансаа хийгээд Балкансаа нэг манай Балканс чинь нэг 2 баг болж хоож аваад 2 ахлагчны хооронд сүйдээ пенальтиг үүсдэг шүү дээ. Тэгээд энэ MJ-ийн жангзуугийн авах суултыг үзье гэсэн чинь амсгаач үзэхгүй байна. Тэгээд ганц зөвлөгөө нөх үзье вэ гэгээд харин үзэлтэй гэсэн чинь хариу өгөхгүй л л тэгэхээр. Тэгээд одоохондоо яг эсвэл гадаасаа тамирч авчиж үзье. Эсвэл зүгээр нөгөө UFC контент series гэдэг шиг Балканс контент series-гээд нөгөө гачсан тамирчтайгаа гадагшаа гэдэг тийм үгүй юм хийж бодож байгаа. Гайхаж ирж байгаа дүнэг бол зөндөө байгаа шүү дээ. Үзэж байгаа хүмүүс бол хамаагүй амар болол болцсон шүү дээ. Одоо ингээ нэг амлж аваад идэв шүү дээ хаа. Би чамтай үзье шууд нийт хэлждэг те. Энэ нь бас дагаал entertainment show явж байгаа шүү дээ те. Тийм шүү дээ. Тэгээд нэгдүгээр тэгээд чинь үзье гэж өөрөө өгч ин гэдэг чинь мэдээж энэ бас нэг юм байлээ. Би одоо жишээ нь өөрөө хажигдсан байх юм бол тэг үнийг дуудах хэрэггүй нөгөө хүн дуудах хэрэгтэй ч гэдэм үү те. Зүг. Бас нэг бичдэг өмнөх нь юм бас нөлөөлдөг. Чи одоо хүнд хажигдчихад хүнийг дууддаг юм бэ ч гэдэм үү. Тэгээд бичсэн үйл биш боловч энэ чинь бас нэг жудаг ёсцгүй шүү дээ тийм байх. Тэгээд би одоо үзийгээ санал тавьсан чи манай хэд үзэхгүй. Тэгэхээр одоо чимээгүүд хийж байгаас болохгүй гаднаас нэг тамирчтай хэдэн тамирч авчижүүлнэ л гэж бодож байгаа да. Тамирчин чин зөрөгтэй тулдах үед нэлээд шугаад ийдсэн те. Саяхаа бас янз бүрийн мэдээлэл явлаа. Чин зөрөгтэй холбоотойгоор. Ер нь яг та сая түрүүч ингээл хоёлаа ярьлаа. Тулааны спорт хүнийг хүмүүжүүлдэг гэж ярьлаа те. Ер нь тэгтээ бас хүний уг авир иймэрхүү зүйл нөлөөлдөг тулааны спорт. Одоо чинь юу гэдэг 10 жил бэлтгэл хийсэн байлаа гэхэд би чамаагүй л хангалттай барна. Би угаасаа ийм хүн гэдэг ч юм. Хов өнөөсөө болдго юм. Яа гэв. За чин зөргийн хувьд яхад бол тэр нэг машин дээр гарч хийжсэн шүү дээ. Би тэр пасыг харчин гот өмөрсөн шүү дээ. Агадаа та өмөрсөн бэ те? Тий би ихэнд өмөрсөн шүү дээ. Машин дээр гарч хийжсэн юу яасан бэ? Түжиглийг хэсэг үүссэн байна, mëсэг үүссэн байна. Тэгээд ага хөг өнцгөөс хаш магаад ингээд хэсэг үүсээ. Үшээ өмөрөө явж ирсэн чинь тэр нэг төмрөг хүн зогссон бичлэг нь зэвдчихлэн гот нь би. За биш өглөө болгоод ачааг өстөө чи яасан. Бид чинь фэйсбүүкээр бивний блоглайцах. Тэгээ уцсан залгаад хоёр дэхтээс амжилт руу найзууд байсан юм шиг үү те? Ер нь бол дажгүй шүү дээ. Тэгсэн чинь би залгаад би ийм бол чамаа өмөхгүй. Нэгдүгээр их хүн хог ихийг муу юм хог өгдөө шүү дээ. Бид тийж өгдөө шүү дээ. Тэг тусмаа тулаана хичээлдэг хүн байж хог хүн зодны дүүл хамгийн хог юм байна. Би бол чамаа чадахгүй. Чи одоо ингээд өөрө хариуцах хүлээсэн дээр байх гэж таслаа гэсэн. Тэгээд би чи над руу тэр өдөрч магаш өдөрч тэр бичлэг над руу яваалсан хүмүүс яваалаа гэсэн. Над тамаагүй гэдгээ би фэйсбүүкээр постлж хийсэн. Тэгээд оролцооч үү? Тэ угаасаа би тэмхүү юм дээр би бол хүнтэй муудалцсан заяа. Хүн намайг өдөөх юм муудалцсан шүү дээ. Хил амаа хэрэлдэн шүү дээ. Гэтэ яаж утсан хүнийг унтсан байгаа хүнийг дээрээс нь төмрөө яаж зөхгүй. Төмрөөд байгаа мотор зөхгүй. Хэцүү. Гараараа зөхгүй. Тэ тэр хүн унтсан баг тэр нэмж өгөх шаах юм. Тийм. Бол болоо шүү дээ. Тэр талтыг бол жоохон хэцүү болсон.
битүүрийнхаа нэг цагийн хугацаанд л ярилцдаг болохоор хоёлоо одоо нөгөө нэвтрүүлгийн сүүл хэсэгт орё гэж бодож байна. Биднийхээ нөгөө зочд болгоноос асуудаг байхгүй. Тэрнээс өмнө одоо мэдээж хаа урилга хүлээж аваад ах нэг ийм за би нэг ийм хүмүүсийн мэдээсэй гэсэнд яг энэ цавшааныг ашиглаад ярьчих гэдэг ч юм уу. Хамгийн сүүлийн хэсгийг бид нэр зочиндөө үлдээдэг байгаа. Тэгээ тийм болохоор сүүлийн хэсгийг бас танд үлдээе гэж бодож байна. Би ч одоо тийм юм юус бодог юм байна. Яг гоо бас боломжтой шаагаад би нөгөө хуучин фэйсбүүк нөгөө юу аацсан байхгүй юу? Хуучин фэйсбүүкийн кодыг мартаад уцаа салсан байхгүй юу? Манай нэг отгоо гэдэг найз намайг ялсан чинь нэг утас билээлээ. Тэр утсыг би модон жиглэл унгааж гээгээд. За. Тэгээд фэйсбүүкийн кодыг нөгөө шинэ солилцсон байсан учраас шинэ утас солонгуудаа солилцсон байсан учраас мартсан. Тэгээд миний Gmail болон гар утаснаас нөгөө connection мэдээж тэ мессеж хийдэг тэр connection салцсан байхгүй юу? Яг тэгвэл мартчаад айгүй олон код хийгээдсэн чинь нөгөө бас нэг хэдэн дагагч болсон учраас метагаас хамгаалтанд аваад таны фэйсбүүкт халдлага болох гэдэг учраас бид нэр хамгаалтанд авлаа гэдэг хамгаалтанд авчихсан байхгүй. Ямар ч connection болсон. Тэгээ one time code нэг удаагийн код авч чадахгүй байхгүй. Зүг. Тэгээд нөгөө дагагч болсон чинь бас нэг тгийгээс story хийгээд ганц нэг live хийгээд амжигаас залгуушдаг байсан чинь хамтран ажлыг байгуул манд хүртэл надаас нүрээ буусан шүү дээ. Нөгөө дагагчгүй аккаунт. Дагагч болсон чинь үү? Тэгээд жалам хараад дахиад нэг аккаунт нээсэн. Тэр манаас энэ маань байгуулахыг хүмүүс авч ирээд бас хүүг 20,000 подкаст нэрээс тавьчих тэр аккаунт чинь. Тий 20,000 болцсон байлаа. Тэгээд тэр маань дагаад өгөөгөө тэгээд хамтран ажиллах байгууллага байх юм бол намайг дэмжиж өгье. Одоо бас нэг би бол анх удаага л ингэж олон нийтээс яг нөгөө юугаар хамтран ажиллах байгууллагын нэвтрүүлэг хийж үзэж түүнээс би энийг шилж байгааг байхгүй. Тэгээд одоо ямар ч нэг планы спортоор нэг маа 80 оныхон болоогүй шүү гэдгийг харуулад нэг дахиад нэг 3 4 жил залталж болж байгаа. Тэр болтол ганц нэг жилээ ч юм уу. Мэдээж арилжааны байгууллага байсан ч болно те. Хамтран ажиллахыг хүсэж байна. Би яхаа яг энэ дээр чинь төрүүлээд манай компани би яг таны түрүү ярьж байхад бас бодож байлсан л та. Та хүүхдүүдтэй ойр ухыг хичээдэг тэгжсэн шүү дээ те. Та ерөө одоо шинэ жилийн баяр ойрт чинь удахгүй те. Тэнгүүд нэг гараад зүгээр хүүхдүүд баярлуулж яг ингээд зүгээр л сургуулийн үүдэнд хүүхдүүд бэлэг тараач. Тэг ч юм уу те. Түүлхаа манай компани 30 бэлэг ч юм уу 50 бэлэг танд бэлдээд. Баярлалаа. Тэгээ. Яг бүтээгдэхүүн дээр бэлгээ боогоод. Баярлалаа. Тэгээд хоёул холбогч байгаа шинжилээр хамтараа гавьсан ч аа. Тэгэл даалдаа гэж те. Таас бити мартаарай. Тэгээд одоо мартахгүй шүү дээ. Та над руу залгаад бизнесдээ сануулсан ч болно. Хоёлаа тэгээд нэг хүүхдүүдний гоё баярлуулчих гэж миний хувьд бодож байна хаа. За тэгээд өөр бас ярих зүйл байхгүй бол бидсэн их олон зүйлс ярихыг хүссэнгүй. Бид та бүхэнсээ ойлгочлаа байх. Жалмаар гэдэг хүн бол яг л жалмаар хിവэрэ байгаа. Бас удахгүй 2 3 жил байгаа гэсэн тулааны спортоо эргэж ирнэ. Тэгээд бид хоёроос зарим зүйлийн талаар ярилцлаа. Бид хоёр заавал би подкаст болгон дээр хэлдэг. Заавал зөв мээр харахгүй, буруу мээр халахгүй байдаг те. Нэвтрүүлгээ ингээд төгсгий гэж бодож байна хаа. Тэгээд гарын бэлэг байгаа. Гарын бэлгээс бэлгэлээ дуусна. За Мэ зүү юм их тул буруу юм хэлэх тэр яста гоё юу гэж байна. Тэгээ зүү юм ярьсан хамаагүй чи битэрийг үзлээ болохгүй те. Тийм шүү дээ. Хүн болгон талаад халбгүй шүү дээ. За хаа нөгөө нэг SV брендинг компани одоо том нь байна. Варан байна. За Мелов чихэр байна. За хүүхдүүд бол дуртай байна. Мелов одоо хөөсөн чихэр гэж ярьдаг те. За мөн макронжиг нүг байна. За баа 3 төрлөөр судалдаалагддаг. За жалмаар өөр ер нь хэр хоол хийдэг вэ та? Өөр хоол биддэг. Би энэ хоолороо дагдаг. Хоолороо гарч ирлээ дээ гэж. Энэ жалмаа манай нөө SV брэнд будаа байгаа. За манай хоо яг Хейланжуунж мужаас ирдэг. Жилдээ нэг л удаа тарьж ургуулдаг. За яг Japanica сортын дээд сортын будаа байгаа. Тэгээд та бас хоол хийгээд идээрээ. Цааш нь бас таны гэр бүлийн сонголтоо голтгоо гэд. Дүн өрөөч. Баярлаа. Бас хахад та тэр уутыг аваад гэж хаа. Би энэ уутыг бас хэлчихье. Би энэ одоо нэвт биш. Энэ одоо ерөнхий уут маань. Энэ хаа уут маань юу яадаг вэ? Дахин ашиглах боломжтой. Тэгээд тааран юм уутгаа. Тэгээд өглөө болгон гоё талах сүндэ гардаг уут нугасаа гэд дүн цочид болгонтой хилээд өгтээ. Тэгээд манай эмээнэр ч нэг ууц цоглолдсон шүү дээ, тэ. Гэхдээ энэ би бас бодсон энэ уутаа барьдаг байх сайн байна. Технологи явж сайн их хэрэгтэй байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Галагын уутыг өдрөөр авчихсан энэ чинь ингээл аваач. Одоо ингээд та ямар нэгэн байдлаар энэ уутыг ямар нэг юм ашиглаж л та.
Ашиглан байгаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа зорж ирсэн маш их баярлалаа. Тэгээд бас бид нэр дүүн янз бүрийн хүмүүстэй ярилцдаг ч гэсэн анх удаал би нэг олон юм ярихгүйгээр нэг хүнийг ойлгодог мөч гэж байдаг шүү дээ. Дүүд нь яг тийг санагдлаа. Тэгээд нэг олон ч зүйл ярих үссэнгүү. Тэгээд хүмүүс ч гэсэн ойлгосон бах ойлгодог. Нэг ойлгуулах гадах ч алба байхгүй. Сайхан байлаа хаа. Баярлалаа. SV подкастын 2 дугаар бүлгийн 18 дахь дугаар энэ үрээд өндөрлөлөө. Тэгээд 97 хоногийн баасан гараг дахиад өөр сонирхолтой зүйл олцгаая.